За цагдаа ерхий газрын харт амьтад тэмцэх албанаас холбогд байгууллагуудтай хамтраад одоо эмийг уруулан ашиглаж байгаа тохиолдлыг илрүүл алсан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажлыг ингээд зохион байгуулдаг. За энэ жилийн хяналт шалгалтын явцад Япон улсад үйлдвэрлэгдсэн Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдээгүй мансууруулах бодисын агуулмжтай одоо ханиад нэг их эмийг иргэд маань улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, цахим орчин ашиглан зарж бордуулах одоо гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүд тасралтгүй бүртгэгдээд байна. За энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн 2014 дугаар зүйл заасан 1-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг юм аа. За энэ гэмт хэрэгт одоо дээрх хэрэгтийг одоо холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээд ингээд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. За иймд иргэд та бүхэн гал үсэн тодорхойгүй Монгол улсын эмийн бүртгэлгүй альва ийм бодисыг одоо захим орчингоос худалдаж авч хэрэглэхгүй байхыг одоо харт амьтад тэмцэх албанаас анхааруулж байна. Монгол улсын эмийн бүртгэл бүртгэдэггүй эмийг улсын хилээр нэвтрүүл иргэд олон нийт одоо эмчилгээ үйлчилгээнд хэрэглэх нь бол хориотой байдаг. Улсын бүртгэл бүртгэлгүй эмийг импортлож буюу өөрийнхөө хэрэглэхээр оруулж ирсэн. За түүнийг худалдан борлуулсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6 цагийн дагуу торгох шийтгэлтэй мөн хууль бус орлого буюу түүнийг худалдан борлуулж авсан орлогыг улсад эргүүлэн тушаах мөн худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийг хурааж устгалд оруулдаг. Улсын хилээр нэвтэрч байгаа ялангуяа импортын бол гайлын байгууллагын захин системээр одоо мэдүүлэг аль бие ёсоор мэдүүлээд ингээд хууль дүрмийн дагуу за эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, гайлын тухай хууль, мансууруулах сэтгэц нөлөөт эмийн тухай хуулийн одоо холбогдох заалтуудыг ингээд хэрэгжүүлээ ажиллаж байна. За Япон улсаас ирж байгаа найрлаганда гидрик кодеин те за тэгээд энэ нь бол мансууруулах эмийн 1961 оны конвенцийн 2 дугаар хавсралтанд ийм багтсан одоо найрлагатай эмийн одоо үндсэн үйлчлэгч бодистой эм илэрж байгаа. За энэ нь бол манай улсад хэрэгжиж байгаа хууль дүрм журмаараа бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн тухай хуулийн одоо цогцоор хэмжээг авахар ийм одоо найрлагатай эм бараа бүтээгдэхүүн байгаа. За иргэд бол өөрийн оруулж ирж байгаа одоо жишээ нь зорчигчоор оруулж ирж байгаа эм бараа бүтээгдэхүүн дээр бол одоо удаан хугацааны нөхөх зориулттай эм бол 3 сарынхыг за эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бол 3 сарын хугацаатайгаар зорчигч болон шуудын илгээмжээр одоо эрүүлэхийг бол зөвшөөрдөг. За үүнээс их хэмжээтэй бол хууль бус бараа гэж хураан авч зохих арга хэмжээ авч зөрчлийн тухай хууль болон за заашгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад бол шилжүүлэн ажиллаж байгаа. Тун хэвтрүүлэн хэрэгэлсэн тохиолдолд гаш нөлөөнүүд бол илэрнэ. Зарим тохиолдолд нэлээд хүнд тохиолдолд болоод хүний амнаас ирсдэх мөн энэ юм яагаад мансууруулах сэтгэц нөлөөтийн жагсаалтанд ордог вэ гэдэгтэр мөн донтуулах эрсдэлтэй учраас донтуулах тасал үүсгэх эрсдэлтэй учраас энэ жагсаалтанд оруулж хянах шаардлагатай байдаг. Монгол Улсын эрүүгийн хуулийн 2014-р зүйл зааснаар хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан, хуурамч эмийн түүхий, био бэлтгэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, экспортлсон, импортлсон, ханган нийлүүлсэн, худалдсан, түгээсэн бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорхиал шийтгэнэ. Мөн эмийн түүхийд био бэлтгэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ханган нийлүүлэх, худалдах түгээх үйл ажиллагааг цохих зөвшөөрлгүйгээр явуулсан бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорхиал шийтгэнэ. Үүнээс гадна хүний эрүүл мэндэд хүн тохирол учирсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорхиал шийтгэнэ.